Энэ постын тодорхойлгоо эхэлж байна. Яг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэрэгжилтэн хариуцлагатай уулзаж байна. Тэгэхээр COVID-19 вирусын хувьд насны ангиллын хувьд одоо юу гэдэг нь 80-аас дээш насныхан бол нас оролтын хамгийн өндөр байна гэдэг юм уу? Ийм мэдээлэлүүд байна. Яг хэдээс хэдэн насныхан өөрчлөлтийн түгээмэл байгаа. Нас оролтын дундаа аль нь одоо илүү байгаа гэхээр мэдээлэл өгч байна. Өчигдрөөс хятадын одоо эрүүл мэндийн яамнаас анх одоо 12 сарын 8-наас одоо энэ оны 2 сарын 11 хүртэл хугацаанд одоо эмчилэгдсэн болон бүртгэгдсэн нийт 17314 тохиолдолтой судалгаа хийж үзсэн. Тэгээ энэ судалгааны дүнгээс харах юм бол ихэнх хувийг 30-аас 79 насныхан одоо эзэлж байгаа 86.6%. Тэгээд энэ дотроо бол ихэнх нь одоо хөнгөн явцтай байгаа 80%. Тэгээд хүндрэл гарч байгаа 15% байгаа. Тэгээд тэр хүндрэл гарч байгаа хувийнхан насны одоо нас оролтын хувь нь настай нэлээд холбоотой 80-аас дээш наснд нас оролтын түвшин хамгийн өндөр байгаамаа. Тэр ерөнхийдөө бол нэг суур өвчлөлүүд нөлөөлж ийн гэж ойлгож байна. Тий, ер нь бол архаг суур өвчтэй, хавдартай, зүрх судасны өвчтэй, амьслын замын халдвартай, хавдартай, одоо чихрийн шижинтэй ийм хавсарсан халдвар одоо ийм өвчтөө хүмүүст одоо эрсдэл илүү их байгаа гэж үзэж байгаа. Япон яваад ирж байгаа хүмүүсийг яаж байгаа гадагш аялал. Японч бас халдвар өндөртэй байгаа шүү дээ. Бид нар одоо юу гэдэг урд хөрштэй хилээ хаацсан байгаа боловч Японд төдөлний 24 цагаар хөлийн мэргэжлийн хяналтынхан бол одоо ажиллаж байгаа. Одоо бүх бомтууд дээрээ бас энэ хот руу орж байгаа цэгүүд дээр бас одоо жижиг үржүүд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд бүх хүмүүст одоо термокамераар халууныг үзэж гин. Тэгээд одоо эрүүл мэндийн үзлэг хууц бөглүүлж одоо бас үзлэг шинжилгээ хийж байгаа. Тэгээд одоо с ิจ гтэй тохиолдол гарах юм бол хүсвэт рүү мэдээлээд хүсвэт бас одоо биеийн үзлэг шинжилгээ хийгээд тэгээд тусгаарлаад одоо тандал судалгаа ажиглалтанд авч байгаа. За мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа.